За үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулсан, шин тогтолцоогоор сая сонгуулиа явуулаад 126 гишүүн бүрдсэн. За үүний дараа засгийн газар хамтарсан засгийн газраа байгуулсан. Одоо ингээд 100 хонж байна. За улсаа бол нэгдсэн бодлогоор хөгжүүлье гэдэг ер нь бол нэг ийм зорилго тавиад хамтарсан засгийн газар байгуулагдсан. Энэ тогтолцоо ер нь хэр зөв ажиллаж байна гэж таны хувьд харж байна ер нь? Эвслийн засгийн газар байгуулагдсанаар шинэ амьсгаа авлаа гэж би харж байгаа юм тий. Дөрөв нам орж байгаа үедээ ардын нам оржсэн нам хүн нам нэг эвсэл байгаа 4 нам нэг. Тэгээд ингээ бодоход бол гол асуудлуудаа шийдэх нэг нэн таасаа боломж гарч байгаа юм л да. Тэгэхээр засгийн газраас үндэсний баялагын сан гэ хуулийг баталсан. Нөгөө газарт орох баялгаа ард иргэдтэй тэгш барьлаа гэдэг нэг юм асуудал бол тэгээ ингээд эхлэхээр нөгөө хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд эхлэхээр нийгэмд нөгөө нэг юм юу гэдгийг өмнө самуу гэдэг шиг нэг юм хорообсоо байх нэг хэлэх гэдэг юм л дээ. Энэ тал дээр баялагын сангийн эсрэг тэмцэл бол зөвхөн Монголын биш. Энэ Монголын олигархуудаар нэмэх нь гадны шинэ колоничлогчдын ашиг сонирхлыг хүндсэн ийм тэмцэл яваад байна шүү дээ. Одоо Монгол орны маань амьдардаг хэрэг товчхон ингээд аваад үзэх юм бол энэ олигархуудын ноёрхолтой капиталист нийгэм л бодлоо шүү дээ. Агуунууд хүмүүнлэг иргэний арчсан нийгэм зогсуулна гэж үндсэн хуулиудаа тунхагласан. Олигарх толгойтой капиталист нийгмийн маань төлөөлөгчд одоо янз бүрийн асуудал тавиад засгийн газараа авсруулах улсын их хурлаа тараах асуудал ярьж байна. Манай экспортын 93%-ийг уул уурхай эзэлж байгаа. Уул уурхайн салбар өөрийн өртгөөс 86% ашигтай. Тэгэхээр уул уурхайн салбар нэг хэд ашиг. Одоо өөрийн өртгөөс 86% ашиг, 82% ашиг өгнө гэдэг нь хэд ашиг болж байгаа хэрэг л дээ. Тэгээ энэнийг хамгаалахын төлөө үхэн тэмцэнэ. Энэнийг бол жинхэнэ төрийн хасуу гараар хасуу зарчимтай бодлогоор арга түмний эрх ашиг руу чиглүүлж өөрчлөхгүй бол тэд нар өөрснөө хэзээч би баялгаа орлогоо хуваалцъя гэж хэлэхгүй дээ. Энэ баялагын сангийн асуудал дээр ер нь эрх ашиг хөндөгсөн. Тэгээ сая нэг 34% чинь баялагын сан руу шилжүүлэхэр боллоо шүү дээ орлогыг. Тэгээ энэ бол тэр олигархуудын ер нь эрх ашиг бол их томор хөндөж байгаа юм да. Зөөлөн хэлэхэд. Тэгээ тэрнийхээ төлөө одоо тэмцэл эхлээд тэгээд нөгөө нэг олон түмэндээ шууд одоо миний завшиж ясан орлогыг та нарт өгчлөө гэж хэлж чадахгүй. Тэгээд худлаа нэг хотын өөр асуудал тойрож утааны асуудал ч юм уу гадагшаа залуучууд явсан тухай асуудлыг хөндөж ингэж ярьж суух жишээтэй. Тэгээ энэ бол ер нь хэн колоничлын бодлоготой холбоотой юм шүү дээ. Тэгээ одоо яг бид нэр оюу толгойгоо өгөөд алдчихлаа. Олигархууд маань ингээд таван толгойн когч нүүрснээс эхлээд тэгээд гол баялгаа уснаа барьчихсан. Энээс салах хэн эсрэгэл тэмцэж байна шүү дээ. Тэгээ энэ тэмцэл зүйд хүндэт тэмцэл өндөр тууштай байж л одоо монголчууд ярьдаг их тал буюу ард түмний эрх ашигыг барьж шийдэх хэрэгтэй болно доо. Засгийн газрыг огцруулъя гэдэг чагсаал жил болгонд л ер нь ингээд гардгал болчлоо л доо. Ер нь засгийн газрыг огцруулах асуудлыг сонир. Сонгуульд болоод энэ чинь өнгөрөөд 6 сар л болж байна шүү дээ. Тэгээд энэ засгийн газар яагаад огцрох ёстой юм бэ? Өмнөх 20-30 жил огцорсон энэ асуудал төрөний дотроос хэд хахуул авилгал шударга усны үйлдвэртэй тэмцэж эхэлж байх нь огцруулна гэдэг асуудал тавилга нь өөрөө сонь байна л да. Монголын үндсэн хууль бол Монголын ард түмний эрх ашиг, Монголын ард түмний эрхчлөлийг хамгаалах ёстой. Гэтэл үндсэн хуулиар ярьчихад өнөөдөр ард түмний эрх ашигын эсрэг тэдэнд баялагын хуулиудын очихын эсрэг тэмцлийг үндсэн хуулийн нэрийн дор хийж байгаа нь бол
ихэд арчаагүй. Тэ миний бодоход бол одоогийн энэ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нөхдүүд бол бас өөрснийгөө нэг эргэж харуул зүгээрсэндээ л гэж бодох юм. Тэгээ миний бодоход бол жинхэнэ энэ улс төрийн тогтворгүй байдал үүсгэж Монголыг бол өнгөт хувьсгалын замд оруулахыг оролдож байгаа тэр улс төрийн хүчин тэр сонирхогч илгээлүүд ил гараагүй байна л да, гарахгүй байна. Тий. Жагсаал цуглаан замын уул зургуудыг хаагаад автобусны хөдөлгөөний хоригдж байгаа энэ байдлыг нь харахад бол бид нэр нийгмийн сэтгэхүйг ухамдуулж, доргиож, хүчрхийлж нэлээд том алхам хийх тийм л сэтгэхгүйгээр одоогийн жагсаал цуглааны зүнсэндээ зохион байгуулж байна шүү дээ. Одоо засгийг нурааж болох юм байна, төрийг сольж болох юм байна. Тэгээ оронд нь хэн гарч ирэх мэдээж өөрснөө гарч ирнэ шүү дээ. Одгоор хул гараад Монголын эдийн засгийг ямар бодлогыг бид нар үзсэн шүү дээ. Монголд 2006 онд Мягомбегийн код 1 сарын 6 засгийн газар унгаагаад дандаа одгоор хулаас үрдсэн их хвслийн засгийн газар гэж байгуулав. Би цоохор засгийн газар гэж хэлдэг. Нөгөө гундадын эрдэнэт бүгдээрээ нэг яам аваад л ингээд. Тэгээ Монголын эдийн засгийг ямар болгоод одоо ер нь 12-аас 16 оны хооронд Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгдэр, дампуурлын ирмэгдэр бүрэн тулж отсон шүү дээ. Тэгээ ер нь 22 хүртэл жагсаал цуглаан үргэлжилнэ гэх юм бол бас ч чамгүй нэлээд мөнгө төгрөгтэй юм шиг байгаа юм. Гадаад дотоод нөхцөл байдлыг бас овжин ашиглаж байгаа юм шүү дээ. Тэрний тосрол чихэл утааны асуудал байна, замын төгжрлийн асуудал байна. Тэгээд амьдралын үнийн өсөлтийн асуудал байна гэх мэт асуудлууд бий. Чамгүй хүчин чармай тавьж байна. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам хоёр бол ажиллах ёстой. Одоогоор бол би хангалтгүй байна гэж. Одоо сая ингээд тэр 14 төслийн тухай асуудал ярьлаа. Энэ чинь хувийн хөвшил, төр хувийн хөвшил хамтраад тий хувийн хөвшилдээ тодорхой ашигтай нөхцөл өгөөд хасуу хариуцлагатай гэрээ хийгээд тэгээд хяналтайгаар тэр төслүүдийг хэрэгжүүлж болно л доо. Маш болгоомжтой төрийн ухаанаар хандах хэрэгтэй. Нэг тал энэ тал. Монгол байж одоогийн нэгэнт бод төрсөл доонтой хасуу ертөнцид амьдарч байгаа юм чинь. Нэг асуудлыг бид нэр шийдэх хэрэгтэй. Тэрний үгтэй зэрэг үндэснийхээ баялагт эзэн болоод гадныхны урдаас архирдаг, шинэ технологийн урдаас архирдаг үндэсний эх оронч хөрөнгөтнүүдийг бид нэр төрүүлэх ёстой. Энэ тал дээр бол үнэхээр бид нэр чадаагүй. Юуны хувьд бол боловсрол үйлдвэрийн хувьд бид нэр өөрсдөө хүчин чармай тавьж технологи болж боловсруулахгүй бол гадных нь боловсруулах технологи Монголд авч ирэхгүй юм байна. Одоо оюун толгой дээр хэлэх байхад ирээд янзлал дэлхийд хосгүй технологиор том урдаг ашиглаж байна. Монгол инженерүүд төрөнд чи хуруу зүрх ирэх байхгүй байгаа шүү дээ. Зөвхөн гадныхан бүх юмыг нь барьдаг. Монгол технологи өгөхгүй байгаа шүү дээ. Ирээд хэлдэг. Монголд зэсүүд усруулсаа хоёр үйлдвэр ажиллаж байна да. Нэг нь Багвандын үйлдвэр, нэг нь цагааны үйлдвэр хоёр байгаа шүү дээ, тий. Би бол цагааны үйлдвэрийг буруутгахгүй. Тий. Тэр тэргөө ашиглахгүйсэн болоод байгаа. Яг Эрдэнэтийнхэн бидний дараагаа манай талах юм байгаа юм. Энийг бид нар өөрснөө идэх ёстой гэж ярьж болно. Элбэгэн хоёр анхан энийг байгуулаад зөөсүүдээ элбэгэн эндээсээ гарлаа гэж бахан хэлэн болоод байгаа сурагтай байдаг юм. Одоо идэж уусан чинь болоо юм биш үү? Зараг үүсгээд байхыг бол гайхдаг юм. Тансан хагаад авчих хэрэгтэй 34%. Үгүй ч. Тэрнийг зөв ажиллах шугам дээр нь гаргаж тавиад бөксөн дээр нь сайн алгадаа тавьчих хэрэгтэй. Үгүй ч. Зөв ажиллаарай гэдэг. Байгуулж байгаа юмыг байгуулсан юмыг нурааж юусаа болохгүй. Одоо Страта компани байна. Зигийн. Зенкодын коксын үйлдвэр байгуулж байсан шүү дээ. Тэгээд таван толгоогоос хар замаар нүүрстэй тэгээд шалтгаан зааж байгаа хаалаа.
их орон тэр нэг гокс өдөр байгуулуулаад бариулаад ашиглалтанд оруулаад тэгсэн хойноо нэг сан алгадаа тавьчих хэрэгтэй. Нэг одоо нөгөө хэн чинь гоншгоноо яваад байгаа шүү дээ. Нямтэшэр миний хагас гокс өдрийг байгуулсан бол одоо ингээд түлхний асуудал шийдэх байсан юм. Үнэн. Тэгэхээр эх орныхоо ашиг хамгаалах чадвартай гадныхантай хувилдаг коллаборанцууд биш. Уул уурхайн асаас бол тэр чигээрээ коллаборанцууд. Энержи сууж байгаа, МСС сууж байгаа. Тэгээд бусдын хүмүүс бүгд тэнд ороо сууж байгаа шүү дээ. Одоо өнгөтэй өөстэй компани гал том компани эднэрээ үнсэнтэй гадныхны өрийн хүлээсэнд байгаа юм шүү дээ. Өрийн хүлээсэнд байгаа. Одоо МСС-ийг эднэр мондаг гэдэг тэр гадаад суугаа өгөний Роберт Кукийн карваны компани шүү дээ. Роберт Кук на ингээд одоо завханд баян айраг гэдэг яагаад энэ Монголын компанид өгсөнгүй вэ? Авийн компани байгаа та тий. Уул уурхайн ассоциацийн бол анхан үсгээсээр Фридландын гарын зарц байсан. Одоо тэр чигээрээ тэгэл Ирогийнхан эзэнтэл үйлчилж яваа шүү дээ наач тий. Одоо Монголын төр засгийн хэнний чудсан уул уурхайн ассоциацийн өмнөчөд бүтгэж л хадгаар нурдаг байжтэй. Юу нөгөө нам мами ядгаа байх. Бүгдээрээ нөгөө эргэсэн дарахлаа гоочин цугалчихсан гоё машинууд нь жагсаад огсож байгаа үстэй. Тэгээ ингээд нөгөө яг нөгөө том төслүүд нь эхлээд за одоо нэг эдийн засаг сэргийгч эхлэхнүүдээ нөгөө сэргийх дараагийнхаа нөгөө суурь ажлуудаа хийя гэж итл ингээд нөгөө засгийн газраа огцруулъя гэдэг чинь. Тэгэхээр манайх ч нөгөө тогтургүй ингээд дараагийн засгийн газрыг гараад ирэхээр дахиад шинэ юм гараад ирдэг. Ингээд явсаар байгаа л одоо өнөөдрийг ер нь хүрчихнэ шүү дээ. Тэгэхээр ер нь манад яг нөгөө энэ зөв бодлого ингээд тогтвортой хэрэгжүүлэх гэдэг юм уу? Тэгээ ер нь Монголын төр засгийг тогтворгүй байдалд оруулна гэдэг хэн ашигтай вэ гэхэд Монголыг мөлжих, Монголыг хараа хяналттай байлгах тэр хүчнэл сонирхол юм шүү дээ. Одоо Монгол орныхоо амьдралыг аваад үзэх юм бол дэлхийн нийт ингээд дөргиж хөдөлж байхад Монгол оронд хөр засаг оролдох энэний тогтворгүй байдалд оруулна гэдэг бол Монголын үндэсний эрх ашигын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа. Монголчууд өнөөдөр тархиараа оролдох биш. Тэр эдийн засгаараа өөрийнхөө амьдрах чадварыг дээшлүүлэх тэр чиглэлээр хүчин чармаатай нэгдэх ёстой юм л да. Энэ чиглэлээр өнөөдөр гол улс төрийн хүчнүүд нь эвсэл байгуул төр засгийн газар байгуулад байгаа нь өөрөө зарим улс төрийн хүчинд, зарим хүмүүст, зарим гадны этгээд үзвэл таалагдахгүй байгаа нь тодорхой байгаа шүү дээ. Бид нар харж байна. Тэгээд ийм нөхцөлд ер нь Монголын нийгэм тогтвортой байж энэ дэлхийд оргисон нөхцөлд өөрийнхөө амьдрах чадварыг зөвшөөрсөн гол 3 зүйлээс шалтгаална. Төр засгийн ажил өөрөө чанартай байх хэрэгтэй. Чиглэсэн хатуу бодлоготой. Иймэрхүү хий гიშгэх алхам хийхгүй байх. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар нь Монголын төр өөрөө нэгдмэл бодлоготой байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засгийн газрын их хурл нь түүхэн өөрснөө бодлогын нэгдмэл байдлаа хадгалах. Энэ бол маш чухал. Хэрвээ энэ задраад эхлэвэл тэгээд цаатаад чинь завсраар шургаж гүйх харах болгоно бол мунцахгүй шүү дээ. Ийм учраас төрийн дээд түвшинний бодлогын нэгдмэл байдлыг хангах нь Монголын өнөөдөр амин чухал асуудал. Одоогийн улс төрийн тэмцлийн нөхцөл чиглэлээс ерөнхийлөгч засгийн газрын их хурл тэгээд хууль хяналттай байгууллагууд бол нэг л бодлоготой нэг чиглэлд байх хэрэгтэй. Тэгж байж л гарна. Түүний ер нь засгийн газар шүүхийн хоорондох байр суурийн зөрчил бол нийлээд хүчтэй илэрч эхэллээ дээ. Монголын төрийн салаам мөчрүүдийн дотроос авилгалд хамгийн их өргөн илэгдсэн, гүнзгий илэгдсэн бол миний хувьд бол шүүх цоцолсон өөрөө юм гэж боддог юм шүү дээ. Хаан банкны 1% хүүтэй орон сууцны зээлээс 101 шүүгч байгаа гэдэг чинь 100 шүүгч орон сууцнд хахад одоо төрийн чинь худалдаад авцсан байж сайн ч.
Ер нь авилгын ямар ч хэрэгэг аваачаад нэг улс орны эрх ашигын төлөө үүднээс бол улс ууртай шийдсэн шийдвэр гараагүй дээ. Тэр оюу толгойн асуудал байна. Тэр толгойн алтны асуудал байна. Тэгээд тэрнээс хойш үргэлжилсэн янз бүрийн асуудлууд. Хамгийн сүүлд нүүрсэн нас хулгай. Тэгээд ногоон автобусны хэрэггээд хөгжлийн банкны асуудал гарна шүү дээ. Тэгээ одоо шүүхийн үйл ажиллагаа харахад ер нь нөгөө социализмын үед эрүүгэн гэмт хэрэгсэн хулгай дээрэмтэй тэмцэж байсан тэр төвшөндөө бол ажиллаад байх шиг байгаа. Шинэ нийгмийн нөхцөл үүсбий болсон зохион байгуулалттай гэмт хэрэгүүд. Энэ гэмт хэрэгийн сүлжээ, авилгалын сүлжээ, схемүүд өмнөд үндэ сөгдөж байна л да. Иймд байдалтай байна. Тэгээ социализмын үед чинь шүүх тогтолцоо мөн олон янзаар зохион байгуулж бодохоо 60-аад оны үеэс шүүгчдээ сонгодог болсон шүү дээ. 3 жилийн хугацаагаар тэгж нэг жаахан цэвэршигтэй хандах юм уу та. Тэгвэл шүүх тогтолцоог зөвхөн амтай улс төрийн хүчний бас тогтворгүй нөхцөл бол их эргэлзээтэй байдаг л да. Тэгээ энүүн дээр нөгөө олигарх бүлэг маань бол чамгүй тоглож байгаа. Тоглож чадаад байгаа юм тий. Тэгээ гуравдах нь бид нар гадаад харилцаанд тэнцвэртэй байдлыг хадгалах. Тэгэхдээ гол нь хөрш орнуудтайгаа найрсах харилцаа хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй. Хөрш орнуудтайгаа.